хамгийн гол асуудал нь хэрвээ бид ингээд олон зүйлийг хойш таваад эхлэх юм бол бидний тархинд одоо далд ухамсарт хэмжигдэхүүн байдаг. Өөрийгөө хүндлэх хэмжигдэхүүн маань буураад эхэлдэг. Би өөрийгөө хэдий үгээр тэгж бодохгүй ч гэсэн би дотроо мэдэрч эхэлдэг гэсэн. Би бол аливаа зүйлийг хойш тавьдаг хүн гэсэн тийм тодорхойлолт баг багаар тархинд маань суугаад эхэлнэ гэсэн. Easy work baby, let's go. Сайн байцгаана уу? Би Эргэлзээтэй. Өнөөдөр бүгдээрээ яаж гацалтаас гарах вэ гэдэг тухай ярилцъя. Тэгээд сүүлийн хэдэн жил зөндөө олон удаа энэ гацалт гэдэг зүйлд орж исэн. Тэгээд эндээс бас гарч исэн энэ туршлагаасаа хуваалцъя. Тэгээд бас ер нь бол энэ видеог би даанганц танд ч биш өөртөө зориулж бас хийж байгаа. Яагаад гэвэл хэдий би энэ тухай ингэж ярьж видео хийдэг ч гэсэн яг өөрийнхөө зөвлөгөөг бас даахгүй алдаж зөндөө олон цаг алдах үе бас байдаг. Тэгээд тийм болохоор эргээд үзэхэд надад өөртөө бас хэрэгтэй видео авах гэж бодож байна. За тэгээд юу ч гэсэн бүгдээрээ гацалт гэж юу вэ гэдгийг тодорхойлцгоё. Тэгэхээр гацалт гэдэг маань тийм үр бүтээмж муутай, их тийм залхуу хүрсэн аливаа зүйлийг хий гэсэн ч тийм одоо тэнхэл байхгүй гэх юм уу? Амархан ядардаг. Тэгээд юу ч хиймээргүй санагдаг. Яг юу ч хийгээгүй мөртлөө хамаг тархины цэнийг дуусчдаг. Алсын хараа байхгүй болдог ч юм уу, ер нь айдас ихтэй, төгшүүртэй, бачимдуу. Яг төр зур нэг цаг, нэг хэдэн минут ч юм уу энийг мэдэрч болно. Гэхдээ 1 хоног, 2 хоног, нэг мэдэхэд 7 хоног, нэг мэдэхэд сар, бүтэн жил өнгөрцөн байх үе бас байдаг. Мэдээж бид нар хүн л юм чинь энэ гацалт руу бол орох үе бол байлгүй яах вэ? Гэхдээ энэ ч нэ удаан нэг мэдэхэд бүр олон жил болцсон байх үеийг бас үүсэхгүй, тийм учраас яаж тэхгүй байх вэ гэдэг талаар бүгдээрээ арга мэхээсээ хуваалцъя. Тэгэхээр юу ч гэсэн энэ мэдрэмжийг бас хаанаас юунаас үүддгийг нь бас эхлээд ойлгоцгоё. Тэгэхээр одоо чинь миний анзаарснаар бол ихвчлэн бид нөр өөртөө тавьдаг хүлээлт, одоо expectation гэж ярьдаг тийм ээ. Тэр хүлээлт ялангуяа ойрын хугацаанд хоолны биш өнөөдөр маргааш та 7 хоногт ч юм уу маш том хүлээлтийг өөр дөрөө тавьчихлаар энэ мэдрэмжийг их мэдрэх нь их байдаг. Тэгээд одоо чинь нэг өдрөө үр бүтээлгүй өнгөрөөчих юм бол харамсаад гимшээд ч юм уу. Тэрнээсээ болоод улам илүү өөртөө итгэлгүй болдог, улам илүү өөрийгөө хүндлэл нь багасдаг. Тийм болохоор улам илүү хэцүү болдог. Мэдээж гацаанаас гарах нь амархан байсан бол бид нар бүгдээрээ амархан гарч байна. Хэцүү болоод бид нар энэ гацаад байдаг. Тэгэхээр яаж харин эндээс гарах вэ? Тэхийн тулд бидэрт стратеги хэрэгтэй, биднэрт энэ аргууд хэрэгтэй. Тэгэхээр ерөнхий зарчим нь бол энэ аргууд бүгдээрээ тулгуурладаг. Ерөнхий зарчим нь бол унах үед тосоод авах систем хэрэгтэй гэсэн. Тэгэхээр миний хувьд бол одоо чинь зөндөө олон системүүд байдаг. Миний амьдралдаа хэрэгжүүлсэн, сурсан, зуршил болгосон системүүд. Тэгэхээр тэр системүүд нь яг одоо тор шиг гэх юм уу, эсвэл өндрөөс унахад тийм ээ, зөөлөвч гэх юм уу. Эсвэл бүр доошоо унахгүй тосоод авдаг тийм зүйл байдаг. Тэгэхээр миний баян өмнө видеон дээр ч гэсэн дурдж исэн нэг ишлэл байдаг. Тэр ишлэл нь болохоор we do not rise to the level of our expectations, but we fall to the level of our training. Өөрөөр хэлбэл монголоор бол бид нар өөрсдийнхөө хүлээлтний хэмжээ рүү өсдөггүй, өөрсдийнхөө ур чадварын хэмжээ рүү ундаг гэж. Дан ганц ур чадварын хэмжээ рүү биш, бас бидний зуршилынхаа хэмжээ рүү ундаг, default mode рүүгээ ундаг гэсэн үг. Бид нар яг амархан үеүүдэд тийм ээ, амар их ирч хүчтэй, амар их ирмэлцэлтэй, амар их тийм аз жаргалтай байгаа үедээ мэдээж альва юм бүхэн амархан байдаг. Яг хамгийн хэцүү үед, хамгийн стресстэй, хамгийн бухимдсан, хамгийн оюун санаа булингардсан үед бид нэр тэрэнд зориулсан систем хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тэр системүүдийн маань нэг нь бол миний хувьд бол одоо жишээ нь журнал хөтлөх. Би төрөл бүрийн ап, тэмдэглэлийн дэвтэр, календар зөндөө олон хэрэгслүүдийг ашиглаж журнал хөтэлдэг. Тэгэхээр тэр журнал нь бас төрөл бүр дотроо одоо жишээ нь би 2016 оны 2 сард би 100 кг хэмжээтэй байхдаа анх хөтөлж эхэлсэн миний журнал байгаа. 2020 онд жишээ нь 2020 онд би юм календар хөтэлсэн. Өдөр болгоно ингээд тэмдэглэдэг. Тэгэхээр энэ календар дээр зөндөө олон одоо чинь эргээд харахад би энэ журналыг хөтэлж явах явцдаа зөндөө олон тийм гацалтуудыг мэдэрч ийсэн байна. За одоо жишээ нь энэ дээр би
Felt like shit all day. Sleep deprived. 4 to 6 hours of sleep. 2 nights in a row. Slept 4 hours during the day. Despite all, did all my habits. Learned languages for 2 hours гэж. Яг энэ тал дээр би хувийн туршлагаасаа бас яг нэг зүйлийг ойлгосон. Тэр нь юу вэ гэхээр бид нэр 2-7 хоногийг золиослох төвчээргүйгээсээ болоод 2 сар эсвэл 2 жил эсвэл бүр зарим нөхцөлд 20 жилийг алддаг. Энийг би өөрийн яг цэвэр туршлаганаасаа олж мэдсэн. Тийм учраас маш үнцэнтэй үг дахиад хэлье. Бид нэр 2-7 хоногийг золиослох төвчээргүйгээсээ болоод 2 жилийг эсвэл бүр 20 жилийг алдах үед байдаг. За тэгэхээр тэр 2-7 хоногийг юунд зарцуулах хэрэгтэй? Хамгийн чухал зүйл дээр зарцуулах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл моментум. Моментум буюу эрч, инерц, хөдөлгөөнд оруулах хэрэгтэй гэсэн үг. Өөрийнхөө амьдралыг, одоо өөрийнхөө хэв маягийг, тийм ээ, зуршлаач гэх юм уу. Тэгэхээр энэ эрчийг авах нь хамгийн чухал. Энэ хамгийн хэцүү үе шатгаас. Нэг эрчийг авчих юм бол цааш нь үргэлжлүүлэхэд амархан болдог. Жишээ нь зогсоо байгаа машины өрүүлгийг эргүүлэхэд хэцүү. Хурдтай явж байгаа машины өрүүлгийг бол жижигхэн хөдөлгөхөд л эргэдэг. Тэрнтэй бас нэг өөр харьцуулах зүйл юм бол сансарт нисгэж байгаа буужин эхлээд дэлхийн гадаргуугаас гартлаа хамгийн их түлш, хамгийн их энергийг зарцуулдаг. Тэгээд escape velocity буюу 11 км/с-ийн хурдыг олчих юм бол цааш нь бараг л харьцангуй энерги зарцуулахгүйгээр маш хол замыг туулах боломжтой. Тэгэхээр яг тэрэн шиг бидний бас үр бүтээлтэй байдал, бидний сэтгэл зүй, ер нь бүх зүйл энэ моментумтай маш чухал холбоотой. Тэгэхээр бүгдээрээ бид нар яг энэ гацалтанд орох үедээ эхний 2-7 хоногийг энэ моментумыг эргэж олж авах дээр зарцуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд бас дан ганц моментум гэлтгүүгээр бид нар бас миний өмнө зөндөө видеон дээр дурдаад өнгөрж исэн snowball эффэкт, домино эффэкт буюу butterfly эффэкт гэж 3 өөрөөр нэрлэж байгаа гэсэн бүгдээр яг адилхан зүйл. Snowball гэдэг маань цасан бөмбөг ингээд цастай уулын ороо өнгөрөх тусам улам илүү том болдог тийм ээ. Butterfly эффект гэж нэрлэж байгаа. Эрвээхийн эффект. Аффективд нэг эрвээхээ далавчаад ивэхэд тэр жижигэн дэвлэгнээс үүссэн салхи цаашаа хоримтлагдсаар байгаад Америктивд цунами болдог гэж бас тайлбарлаж байна. Тийм цунами болох боломжтой гэсэн үг. Энэ эффектийг бид нэр ашиглах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр альва зүйлийг жижигхэн гэж голж болохгүй гэсэн үг. Бас хэдий энэ зөв эрэг тал руугаа бас ашиглах боломжтой эффект ч гэсэн сөрөг тал руугаа бас ашиглах боломжтой. Тэгэхээр энэ хоёр талтай гэсэн үг. Энэ нь яаж сөрөг тал руугаа эффект авах боломжтой вэ гэвэл жишээ нь бид нэг жижиг зүйл дээр шийдвэр гаргалаа гэж бодоход жишээ нь би хувьдаа яаж өөрийгөө сөрөг тал руугаа энерги авч байгаагаа ирчээ авч байгаагаа мэддэг вэ гэвэл аяга хуваах дээр. Жишээ нь би хоол идчихэд эсвэл цай уучаад ч юм уу тэр аяга шууд угааж гинүү эсвэл карантинд үлдээгээд орхиж гинүү дараа угаана өнөөрөө угаан ч тийм үү маргааш угаана гэд орхиж гинүү. Хэрвээ би тэгж орхиж эхлэх юм бол аливаа зүйлийг хойш тавьдаг болж байна гэсэн. Тэгэхээр дараа нь би тэр өдөртөө эсвэл маргааш ч юм уу илүү олон зүйлийг хойш тавихад амархан болчихдог. Тэгээд нэг мэдхэд сөрөг тал руугаа би ирчээ аваад эхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ гацалт руу улам гүнзгий сордог элс шиг орно гэсэн. Тэгэхээр бид нар маш жижигхэн зүйлүүдээр шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй гэсэн. Жишээ нь миний хувьд бол шууд хоол эзнийхээ дараа юм цай уусныхаа дараа шууд аяга авах гэх мэт. Хэдий тухайн үедээ би угаамааргүй байгаа ч гэсэн угаачих юм бол тухайн үедээ би жижигхэн ялалтыг олж авч ийн гэсэн. Тэр жижигхэн ялалт маань дараагийн шийдвэрүүд дээр одоо жишээ нь жижигхэн ном бичих тал дээр ч юм уу эсвэл хэл сурах тал дээр ч юм уу хойш тавихгүйгээр тэрийгээ би хийнэ гэсэн. Нэг хойш тавиад эхэлчих юм бол дараагийн зүйлүүд маань улам амархан хойш тавихад амархан болно. Тэгээд хамгийн гол асуудал нь хэрвээ бид нэг ингэж олон зүйлийг хойш тавиад эхлэх юм бол бидний тархинд одоо далд ухамсарт хэмжигдэхүүн байдаг. Өөрийгөө хүндлэх хэмжигдэхүүн маань буураад эхэлдэг. Би өөрийгөө хэдий үгээр тэгж бодохгүй ч гэсэн би дотроо мэдэрч эхэлдэг гэсэн. Би бол аливаа зүйлийг хойш тавьдаг хүн гэсэн тийм тодорхойлолт баг багаар тархинд маань суугаад эхэлнэ гэсэн. Хэрвээ би жижигхэн тэр ялалтуудыг хийгээд аяга карантинд үлдээхгүйгээр шууд угаачдаг байх юм бол аливаа зүйлийг би хойш тавьдаггүй, би цагийн ямиг цагт нь хийдэг хүн гэсэн одоо ойлголтыг өөртөө баг багаар суулгах гэсэн. Энэ бол маш чухал. Тэгэхээр энэ зүйлийг бид нэр жижигхэн гэж голж болохгүйгээр хийх ёстой. Одоо жишээ нь монголчуудын бидний ярьдаг ороо хураахгүй тэр өдрийн ажил бүтдэггүй гэж хэлдэг тийм ээ. Тэр бас маш үнэний ортой. Тэгэд энэ зуршлыг би яг дараа нь эргэж бодоход 10 хэдэн жилийн өмнөөс хийж эхэлсэн зуршил байлаа. Тухайн үед би болохоор жоохон байхдаа олуулаа амьдэрдэг. Тэгээ том өрөөнд газар орд гудас дэвсч унддаг байсан.
Тэгэд мэдээж том өрөөнд гуцаа зассан юм чинь өглөө босоод ороо хураах гэж болохгүй. Тэгээд тийм учраас заавал ороо хураах шаардлагатай байсан. Тэгээд тэрнээс хойш би одоо хүртэл ороо заавал өглөө босчоод хураадаг гэх мэт. Тэгээ энэ жижигхэн зуршлууд бол маш чухал. Миний нэг айгуу дуртай ишлэл байдаг. Алдарт хөгжимчин Brian Enoгийн хэлсэн when in doubt tidy up гэж хэлсэн ишлэл байдаг. Тэрийг монгол руу орчуулах юм бол эргэлзэх үедээ, эргэлзээтэй байх үедээ цэгцэлгээ хий, эсвэл цэвэрлэгээ хий гэсэн утгатай. Одоо жишээ нь гэрээ цэвэрлж болно. Эсвэл заавал гэрээ биш, утсан дээрх аппнуудаа цэвэрлж болно. Имэйлээ цэгцэлж болно. Компьютерийн файлуудыг цэгцэлж болно. Ер нь бол цэгцлэх үйл явцыг л эхлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ энэ сэдвүүдээр надаас илүү мундаг ухаантай хүмүүсийн юу гэж хэлснийг сонсъё гэвэл жишээ нь Америкийн мундаг тусгай хүчний Адмирал Уйллиам МакХэйвины ороо хураах тал дээр юу гэж хэлснийг сонсъё. It was a simple task, mundane at best, but every morning we were required to make our bed to perfection. It seemed a little ridiculous at the time, particularly in light of the fact that we were aspiring to be real warriors, tough, battle-hardened SEALs. But the wisdom of this simple act has been proven to me many times over. If you make your bed every morning, you will have accomplished the first task of the day. It will give you a small sense of pride, and it will encourage you to do another task, and another, and another. And by the end of the day, that one task completed will have turned into many tasks completed. Making your bed will also reinforce the fact that the little things in life matter. If you can't do the little things right, you'll never be able to do the big things right. And if by chance you have a miserable day, you will come home to a bed that is made, that you made. And a made bed gives you encouragement that tomorrow will be better. So if you want to change the world, start off by making your bed. Бас бүгдээрээ амьдралын 12 дүрм номны зохиолч Доктор Жордан Петерсоны мундаг сэтгэл зүйч хүний гэрээ цэвэрлэх тал дээр юу гэж хэлснийг бас сонсъё. To clean up your room, and everyone laughs about that because I'm taking that seriously. It's like, well, clean up your room. Everyone's mother has told them that 1,000 times, right? But I try to explain why. It's like, well, you have a bit of chaotic potential right in front of you. It's in some sense infinite in its potential. Maybe you have your room, and you might think, you might have contempt for that, and so it's a complete bloody catastrophe. It isn't a room, it's a place of potential. And as soon as you know that, then it's not your room anymore. It isn't a room. The room that you see is your preconception of the space that you inhabit. What's there is a fragment of infinity. That's what's there. And what you see is the low resolution consequence of your assumption and lazy habit and blindness. So you literally see what you expect to see. And if what you see is dull and drab and boring and pointless and uninspiring, then that's you. It's not what's there. And what the artist does when he or she re-represents that mundane reality is to remind you of what's behind it, the potential that's there. And so what I'm suggesting to people is that they take the potential that's right in front of them. It's like, okay, and here's the rule. You're aiming up. There's something that you could change, that you would change. That might be a very small thing. You might only be willing to make a very tiny step forward. It's like, fine, good enough. Make a tiny step forward. And that makes you a slight bit stronger than you were before. And then the next step can be slightly larger. And it's the path of humility. Энэ гацалтанд орох үед бидний тархинд серотонин, окситоцин, допамин гэх мэт хэрэгтэй эрч хүчтэй байлгадаг, аз жаргалтай байлгадаг нейротрансмиттерүүд дутагдж эхэлдэг, өөртөө итгэлтэй байлгадаг гормонууд маш бага байдаг. Тэгэхээр энийг ихсэхийн тулд бас бид нэр гадаа гарч хангалттай витамин D нарнаас авах. Тэгээд хөдөлгөөнд бие хөдөлгөөнд оруулах, сунгалт хийх, йог хийх, дасгал хийх, гүйх, алхах гэх мэт бие хөдөлгөх хэрэгтэй. Тэгээд жишээ нь би 2017 онд 21 настай байхдаа анх treadmill-эн дээр гүйж эхэлж байгаа. 1 минутаас илүү би гүйж чаддаг байсан тогтмол. Маш бага хэмжээнээс эхэлж байгаа. 1 минут гүйгээд 2 минут алхахдаг. Тэгээд тэрийг 10 минутын туршид давтана. 1 минут гүйгээд 2 минут алхаад давтана. Тэрийг би маш хэцүү хийдэг байсан. Тэгээд дараа нь 2018 оны үед би Дэвид Гоггинс гэж хүнтэй анх Joe Rogan-ийн подкастнаас танилцаад тэр подкастыг сонссноос хойш маш хэрч хүч ороод шууд гэрээсээ гараад
1 майл буюу 1.6 км тасралтгүй гүйсэн. Амьдралтай анхудаа 1 майл гүйсэн тэр. Тэгээд тэрнээс хойш 2019 онд хамгийн анхудаа би яг энэ гацалтанд орох үедээ бас өөртөө тийм шок өгөх зорилготойгоор гэрээсээ гараад жим рүү алхах замдаа би яг одоо өөрийгөө хүндлээ би алдсан байна. Энийг би эргүүлж олж авахын тулд жим рүү ороод өөрийгөө хүндлээ олж авна. Зорилго нь жим дотор 10 км гүйх байсан. Тэгээ би 2 цагийн туршид сүүлийн 3 км бол бүр миний амьдралын хамгийн их зовлон үзсэн мөчүүдийн нэг байсан. Тэгтээ тэгж би гүйж чадсан тухайд амьдралдаа анхудаа 10 км гүйсэн. Тэгээ гарч ирэхэд миний яг өөртөө ихтэй байдал, өөрийнхөө тэр тархинд суусан тэр хязгаар лимитүүдийг би эвдсэн. Тэрнээс хойш жишээ нь 2020 онд бас 10 майл буюу 16 км тухайн яг 17 км бас зогсолтгүй гүйсэн. Easy work, baby. Let's go. Fucking sucks. Everything hurts. Still haven't broken my fast. Haven't eaten anything. The app glitched. You go home. I'm home, baby. I belong here. This is where I belong. I'm loving it. Boy, that was tough. It's already dark outside. Гэх мэт яг тэр хэмжээнд хүртэл 17 км гүйдэг болтол эхлээд би 1 майл гүйж чаддгүй байсан. Дараа нь 10 майл гүйдэг гэсэн. Одоо бас яванда марафон гүйнэ гэсэн зорилготой байгаа. Энэ бүхнийг эхлүүлэх тэр жижигхэн зүйлийг, тэр жижигхэн өөртөө итгэл, жижигхэн урам, жижигхэн ялалтуудыг баг багаар цуглуулж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэхийн тулд бүгдээрээ 2-7 хоногийг өөртөө зориулаад тэгээд энэ моментум ирч гэдэг зүйлийг авахын тулд баг багаар жижигхэн зүйлээс аяга угаах, ороо хураах, эсвэл жижигхэн гадаа гараад алхах, эсвэл 1 минут гүүх гэх мэт зүйл дээр энэ өөртөө итгэлээ олж авч авах хэрэгтэй. Тэгэхээр мэдээж бид нэр өөртөө итгэхгүй бол одоо жишээ нь өөрийгөө хүндэлдэг бол өөр таныг хэн хүндлэх юм тийм ээ. Тийм учраас ер нь бусад бүх зүйлд чинь нөлөөлнө. Хүмүүстэй харьцаа, бизнес, амьдрал, ажил бүгдэн дээр чинь нөлөөлнө. Тийм учраас үргэлж бид нэр өөрийгөө хүндлэхийг олж авч явах хэрэгтэй. Тэгээд энийг бидний тарих үргэлж ажиглаж хэмжиж байдаг гэдгийг бас санах хэрэгтэй. Тийм учраас жижигхэн шийдвэрүүдийг хоош тавихгүйгээр цагийн ямыг цагт нь хийж манай аав надад аяг цагт энэ зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр би энэ видеог эхэлж хахад хэлсэн энийг бас өөртөө зориулж хийж байгаа гэдэг. Тэгээд тийм учраас бүгдээрээ хамт энийг хэрэгжүүлье. Тэгээ бүгднгийн нэг дор биш. Миний өмнө зөндөө видеон дээр хэлжсэнчлэн 7 хоног 1 хоногт өөртөө зөөлөн ханд ойрын хугацаанд. Харин 10 жилдээ 20 жилдээ 5 жилдээ дор хаяж 5 жилдээ ба түүнээс урт хугацаанд өөрөөсөө ихийг шаардаж болно. Маш том зорилго тавьж болно. Би бол одоо чинь өөрөөсөө маш ихийг шаарддаг. Гэхдээ заримдаа гаргадаг алдаа нь өнөөдөртөө юм уу өнөөдөр маргааш та өөрөөсөө дэндүү ихийг шаарддаг. Дейл Карнегигийн How to Stop Worrying and Start Living гэдэг тэр номноос би одоо хүртэл мартдаггүй нэг хэсэг байдаг. Тэр нь болохоор Day Tight Compartment дотор амьдар гэдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг өдрийн хэмжээтэй өрөөнд дотор амьдардаг бид нар. Өчигдөр гэдэг өдрийн хаалга хаагдсан. Дахиж онгоохгүй. Маргааш гэдэг өдрийн хаалга бас онгоохгүй. Маргааш л онгоо. Тэгэхээр бид нэр өнөөдөр гэдэг өдөрт амьдарч байна. Тэгэхээр өнөөдөрт бид нэр хийж чадах нэг шиг зүйл юу вэ? Тэрэн дээрээ төвлөрөх хэрэгтэй. Тэр нь жижигхэн аяга угаах хэмжээнд байж болно. Тэрэнд битгий санаа зов. Өөрийгөө битгий шүүж дүгнэ. Энэ хүрээд бүгдээрээ видеогоо дуусгая. Тэгээд дараагийн 7 хоногоос би бас зөндөө олон видеонуудыг хийж эхлэнэ энэ жилээс. Дараа уулзлаа. Баяр та.